хөгжил цэцэглэлтийн үндэс юу вэ? Эд мөнгө эрдэм боловсрал гэд их олон зүйлийг энд нэрлэж олгоч эрүүл бие үгүй бол саруул тухайн хаанаас гарч улс их орноо хөгжүүлэн цэцгэлүүлэх билээ дээ. 90 он гарч ардчлалын салхи хаалга дэлтгэхэд хамтдаа орж ирсэн дэвшлийн нэг бол яахын аргагүй эрүүл мэндийн даатгалтай даа. Хүн бүхэн амьдрах хэрэгтэй. Тэгвэл сайн сайхан амьдрахын үндэс нь эрүүл мэндийн даатгал юм. Монгол улсын иргэн та эрүүл мэндийн даатгалд заавал даатгална. Харин гадаадын иргэн сайн дурын үндсэндээ эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжтой. Ороор та. За сайн байна уу? Сайн байна уу та? За ямар үйлчлэгээ авч байна? Ахна эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлөв гэж явна. Болсгүй яха таасуу. За Та юу хийдэг вүлээ? би ч одоо юу шүү дээ. Нэг тодорхой хэрэгсэн ажил болов шүү дээ. Та сарын 670 төгрөг, жилийн 8040 төгрөгийг төлөөд л эрүүл мэндийн даатгалд амрагдана да. Тэгэл ердөө ингээл болоо юу? Ингээл болно. Үс тэгвэл наад эрүүл мэндийн чинь даатгалд хамрагдчих. Энэ эрүүл мэндийн даатгалд ч хамрагдахгүй болохоор энэ тэнд очихоор ахих нь дийлж барахгүй тийм мөнгө нэхэд зовооч. Энэ эрүүл мэндийн даатгалд ч хамрагдчих. Одоо тэгэл өөр бэлтгэх юм юу вэ? Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ банкнд тушаагаад иргэний үнэмлэхтэйгээ хамтлаа аваад орох. Одоо ингээл болоо юу? Ингээл болно. За энэ чинь хурдгаж галзуучаад ахнараад. За. Иргэн дорж эрүүл мэндийн даатгалд хамрагдаж байна. Ингээд эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөөд л эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдах хэрэгтэй болж байгаа нь юм. Харин иргэн та аж ахуйн нэгж байгууллагын ажилтан сарын хөдөлмөрийн хөлс түүнтэй адилдах орлогын 4%-аар үүнээс ажил олгогч 2%-аар даатгуулагч өөрөө 2%-аар төлнө. Аж ахуйн нэгжийн эзэн хуваарай хөдөлмөр эрхлэгч иргэн татварын албанд гаргасан орлогын мэдүүлгийг үндэслэн нийт орлогын 1%-аар. Ихтэй сургууль, коллежийн өдрөөс бусад хэлбэрээр суралцагч, мэргэжил сургууль үйлдвэрлэлийн төвийн оюутан, малчин, тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй иргэд сарын 670, жилийн 840 төгрөгийг өөрөө хариуцсан төлнө. Ял эдэлж байгаа хоригдлын эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хорих байгууллага хариуцна. 16 хүртэлх насны хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцж байгаа бол 18 хүртэлх насны хүүхэд тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн хүүхдээ 2 нас ихэр бол 3 нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа их хугацаат зэргийн жинхэнэ албан хаагч нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан иргэд буюу ихтэй сургуулийн өдрийн ангийн суралцагчдын сарын 670, жилийн 840 төгрөгийг улсын төсвөөс хариуцна. Гадаадын иргэн харьяалалгүй хүн сарын 8424, жилийн 101088 төгрөгийг өөрөө хариуцсан төлнө. За та одоо ингээд эрүүл мэндийн даатгалд даатгалсан болохоор хэвтүүлэн эмчлэх үйлчилгээ, өдрөөр эмчлэх тусламж үйлчилгээ, амбулаторийн эмчилгээ, онцлогоо, шинжилгээ, уламжлалт эмчилгээ, нөхөн сэргээх эмчилгээ, хөнгөвчлөх эмчилгээ, зайлшгүй шаардлагатай эмийн үний өнгөлт зэрэг үйлчилгээнүүдийг авах хэрэгтэй боллоо гэсэн. даатгуулагчдаа эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ тогтмол төлж дараалсан 3 жилийн хугацаанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал гаргуулаагүй тохиолдолд эрүүл мэндийн бүрэн үзлэгт 1 удаа хамрагдах хэрэгтэй. Үүнд хамрагдахыг хүсвэл та Харийн аймаг дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтэст эрүүл мэндийн даатгалын дэвтэртэйгээ очин нэрээ шүүлгэж үзлэгийн хуудас авна. Дараа нь Харийн аймаг дүүргийнхээ нэгдсэн эмнэлэг эрүүл мэндийн нэгдэлт үзлэг шинжилгээнд хамрагдах боломжтой. Сайн байна уу та? За үхэ. Ахын энэ Төв аймгийн хүн байгаа юм. Тэгээд хүүгийн дээр чихэд явж бэнтгэв дотор мохоо юудаас болтго. Энэ Улаанбаатарт үзүүлж болох болоо нэг эмчтэл үзүүлэх гэсэн. Болно уу? Танд гол эрүүл мэндийн даатгалын дэвтэр чинь байна уу? Бага юм даа. Айнё. Ахын Төв аймагт 1 сард даатгалаа төлөөд баталгаач болчихсон юм нөх. Та эрүүл мэндийн даатгалсан болохоор аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг бүсийн онцлогын эмчилгээний төвд үйлчлүүлэхтэй болохоор харьяал хагалцахгүй үйлчилдэг. Тийм болчихсон юм уу? Тийм учраас та манай эмнэлэгт үйлчлүүлэх бүрэн хэрэгтэй. Юу сайхан дээ. Карт нэрээ. За шүтээ.
За та 205 номерын доторын хэмжээд очиод үзүүлээрэй. Гоминийхөө эцэд хэдий хэрэг төлбөртэй. Та эрүүл мэндийн даатгалсан болохоор амбулаторийн тусламж үйлчилгээний төлбөр болох 10,500 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас нь төлөх учраас та ямар нэгэн төлбөр төлөх шаардлагагүй. Тийм үү? Тийм байдгээ. Баярлалаа. За танд ямар зөвөр илрээд байна? Гэхдээ хадвар явж ирсэн чинь гинтгэлийн аюулхаар гатгаж өвдөд. За. Тэгэл энэ явхаар энэ өвчин улам хатгаж өвдөд энэ чэйж орсоод байдаг. Энэ юу болсон бөө мэдэрсэн. Тоошоогоо унжирч үү? Тэ онч өвдөд ерөөс олчихгүй. За би таны үзтээ. За таашаас. Та шинжилгээ хийх шаардлагатай байна. Тийм үү? За шээсний ерхий шинжилгээ, цусны ерхий шинжилгээ 5 цалаахад харуулах шаардлагатай. Энэ шинжилгээнүүдийг өгөөд маргааш дахиад давтан үзүүлэх шаардлагатай байна. За би танд одоо шинжилгээний бичиг өгье. За таны шинжилгээний бичиг нь. За. За энийг мартчих гэдэг юм аа. За баярлалаа. Анийхай юу ившний иймэрхүү шинжилгээнүүд хийлэг гинэ юу байна да. За таныг цусны ерхий шинжилгээ, шээсний шинжилгээ өгч яхад харуул гэсэн байна. За. Цусны ерхий шинжилгээ нь болохоор 5,000, шээсний шинжилгээ 1,500, яхад харуулахад 5,000 төгрөг, нийт 11,500 төгрөг болж байна. 11,500. 11,500. Цаг 36 хүртэл төгрөгийн онцлог шинжилгээний үйлчлэгээд эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцдаг тул таны шинжилгээний төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлж байгаа. Чиний төлчт юм уу? Тийм төлждөг. Тиймээс та лабораторид гэсэн үгээр очиж шинжилгээг өгөөрэй. За ашиггүй дээ. Миний хөө лаборатори хаа байдгийг. Нэг давхад баруун тийш үргээд байгаа. За баярлалаа. Орхоо юм чи. Ороо. За та харин унаашаа. За шинжилгээний хариуг харахад. За таны шинжилгээний хариуг харахад цөсний өдөд чулуутай юм байна. Тий, тэгээд ингэж хөвдөлт өгöd байгаа юм байна. Яаралтай хаалгаанд орох шаардлагатай. Тэгэхээр би танд 13-ын А маягт хийж өгөөд та 3 дугаар шатлын эмнэлэгт яаралтай очиж хаалгаанд орох шаардлагатай. За тэгье да. Бүр иймэрхүү юм болно гэдгийг бүр мэдээд байсан юм аа. Тэгээ дараа болъё гэж явсаар яваад ийм байдалд хүрчдэг юм аа шүү дээ чинь. За энэ таны нөгөө 13. За энийг ороод энэ шинжилгээнүүдээр ороод за хаарсан ч ерөнхийдөө бүх юм бүрсчихсэн. За. Ой, энэ нөгөө даатгалгаа тийм. Даатгалж. За баярлалаа. За баяр. За. Та төрийн эдгэрээрээ та. За баярлалаа. За баяр. Ахна эмчт үзүүлээд шинжилгээнүүдээ хийлгээд 13 дугаар маягттай танай нэмэлт нийс засал яаж тайлбарлах вэ? За. Эрүүл мэндийн даатгал хамрагдсан уу? Даатгалын төлбөр. За хаа. Таны өвчний оншоос хамааран хаалганы төлбөр 424,368 төгрөг болох юм байна таны. Тийм үү? Ямар их мөнгө. За захан тэгвэл дараа нь хагалуулдаг юм бэл. Яалаа гэжтэй ахаа. Та энэ их мөнгийг төлөхгүй. Та эрүүл мэндийн даатгалд хамрагдсан учраас та 15% л төлнө. 15% тэр нь тэгэхээр хэд болох вэ? 63,650 төгрөг болж байна. 15%. 63,600. 55 төгрөг болж болох юм шиг. Үлдсэний тэгээд дараа төлөх. Та санаа зовлтгээ үлдсэн мөнгөний даатгалын сангаас манай эмнэлэгт шилжүүлчихдэг юм аа. Ачаа юу та хүмүүн.
Ажил хөдөлмөр эрхэлж буй даатгуулагч, малчин, оюутан, тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй даатгуулагч, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оншилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлэх болсон тохиолдолд тусламж үйлчилгээний 10%-ийг, улсын хэмжээний үйлчилгээтэй клиник эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх болсон тохиолдолд тусламж үйлчилгээний 15%-ийг өөрөө хариуцсан төлнө. Харин бусад даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцна. Даржгаа таны бие ямар байна? Гүйгээр гайгүй шүү. Ер нь сайхан болж байна. Та ямар хоноо? Гүй ёстой сайхан боллоо шүү. За би таныг үзье да. За та бүгдийнхээ хүчинд энэ мохоо авчнаас салдаг юм байна. За таны даралтя кевин 180 байна. Оо ямар сайхан. За нэг шатын үзье. За. Оо сайхан идэгцэн байна штэ. За баярлалаа. За та маргаашнаас энэ эмнэлгээс гарч олно даржгаа. Оо тэглүү яах вэ? За танд энэ би гэрээр энэ хийх эмчилгээг чинь энэ хэлж бичиж өгнө. За. Та тэгээд өрхийн эмчийн хяналтанд заавал орно шүү. Тэглүү яах вэ? Тэгнэ тэг. За баярлалаа чи. Та эрүүл мэндийн даатгал бүрэн хамрагдсанаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг оншийн хамааралтай байдлаар эрүүл мэндийн даатгалын сангаас төлнө. Тухайлбал та хэвтэн эмчлүүлэх болсон тохиолдолд улсын эмнэлэгт 116,400 төгрөгөөс 643,272 төгрөг, харин хувийн эмчилгээ эмнэлэгт үйлчлүүлэхээр болсон тохиолдолд 53,350 төгрөгөөс 294,833 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлнө. Одоо та бүхэн бусад тусламж үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас хэдэн төгрөг төлөхийг хүснэгтэй санана уу? Өдрөөр эмчлэх тусламж үйлчилгээ төрийн эмчийн эрүүл мэндийн байгууллага 65,475-аас 158,895 төгрөг, амбулаторийн үйлчилгээ төрийн эмчийн эрүүл мэндийн байгууллага 10,500-аас 11,340 төгрөг, оншилгоо шинжилгээ төрийн эмчийн эрүүл мэндийн байгууллага 36,000 төгрөг, уламжлалт эмчилгээ төрийн эмчийн эрүүл мэндийн байгууллага 95,000 төгрөг, хувийн эмчийн эрүүл мэндийн байгууллага 95,000 төгрөг, нүхэн сэргээх эмчилгээ буюу аршаан сувлал төрийн эмчийн эрүүл мэндийн байгууллага 74,000-аас 77,390 төгрөг, хувийн эмчийн эрүүл мэндийн байгууллага 35,890 төгрөгөөс 74,000 төгрөг, хөнгөвчлөх үйлчилгээ төрийн эмчийн эрүүл мэндийн байгууллага 90,000 төгрөгийг тус эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцна. Та эрүүл мэндийн даатгал даатгуулснаар ийм олон төрлийн тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас төлөвлөдөг байна. Энэ нь тэр бүр танд ил мэдрэгддэггүйч даатгал даатгуулснаар таны өмнөөс эмнэлгийн үндэслэг оншилгоо шинжилгээний төлбөрийг эмнэлэг төлж байдгийг мэдлээ. За би энэ яаж? Би бүр нөгөө өвчин чинь өөрөөс авсан юм шиг зүвтгөр болсон шүү хөхөд. Бас сайхан юм аа. Хаалганаас хойш одоо чинь хэд хонж байгаа вэ? За үгүй чаглаанаас хойш. Бараг нэг 10 тонцох юу да. Аа. Одоо ямар нэгэн зөөр байна уу? За өөргээд байх юм нэг юм алгаа зүгээр харин жаахан хөлөрөөд тэгээд нэг жаахан явахаар ядраад байх шиг санагдаад байх юм да. Тийм хүн хаалгаа илгэсэн болохоор ядраас суулдаад байгаа аахгүй юу? За тийм байх. Болжгүй. Гадуур хийх хэмжлэгнээс гадна одоо хоёулаа нэг совилж явал та бүр сайхан болох гэдэг юм да. Гүр харин одоо би тэр совлил чинь явд юм бол гэж бодох юм. Тэгээд одоо тэгтэл тэр совлилын чинь мөнгө төгрөг гэж одоо замбрааг их юм гараад ирнэ үү? Та санаа зовлтгүй. Та даатгалт хамрагдсан юм чинь таны төлбөрөөс эрүүл мэндийн даатгалын сангаас 74,000 төлж штэ. Нэг совлил дөө? Тийм совлил. Тэгэхээр та ерөөсөө санаа зовлтгүй. Тэгвэл би тэр совлил чи яв юм. За би танд яг одоо совлилын карт бичээдэг. Ашиггүй. За би танд юм бичиж өгнө. Энэ юмнуудыг та өмнө сан дээр очиж даатгалын дэвтрээр үзүүлээд хөнгөлтөө өнөр авчих штэ мэдчихэж байна уу? Бас гэж. Болтой. Болно. Одоо энэ даатгалын дэвтрийг үзүүлээл эмээ сангаас эмээ хөнгөлтөө авч. Болтой авч ирсэн үү та? Яаж мэдв би өөр мэдэв. Бас сайхан байдаг юм байна. Тэгээд эмээ авах нь байна тийм. Та ингээд совллынхаа төлбөрийг хөнгөлүүлээд тэгээ бас эмээ хөнгөлүүлээд авчих нь шүү дээ. Бас энэ совлол хөнгөлтөө хэттэй. Тэгээд эмээ бас хөнгөлтөө авчих нь. Гэхдээ энэ даатгал гэдэг чинь шүү дээ. Энэ над шиг ядарсан өндөр зүгээр аврагч тэлбэрлэгсэн үг юм байна шүү дээ. За аштай юу даа минь. За баяртай минь. За. Яа бас.
Даатгуулагч өргөсөн багийн эмчийн бичсэн жороор зайлшгүй шаардлагатай эмийн чагсаалтад заасан 132 нэр төрлийн 339 эмээр үйлчлүүлбэл эмийн төрлөөс хамааран 5-аас 94% буюу 120-аас 18 мянган төгрөгийн эмийн үнийн хөнгөлөлт эдлэнэ. Доржгайн үйлчлүүлж буй оргил ашаан сувилийн нэг өдрийн ор хоногийн төлбөр 22,800. Хэрвээ Доржгай эрүүл мэндийн даатгалд даатгуулаагүй бол 29,900 төгрөг төлөх байжээ. Би ч ёстой азтай хүн юм аа. Ийм айхтар өвчнийг давж гарлаа шүү дээ. За одоо миний сайнагч юу байх вэ? Энэ эрүүл мэндийн даатгалын зач шүү дээ. Би эрдэн 8,040 төгрөг төлөөд эрүүл мэндийн даатгалд хамрагдсан. Гэтэл миний эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд амбулаторийн үйлчилгээний төлбөр 10,500. Онцлогоо шинжилгээнд 36,000 төгрөг. Хагалгааны төлбөрт 360,000 төгрөг. Эмийн үнийн хөнгөлөлтөнд 9,200 төгрөг. Аршаан сувилийн төлбөрт 74,000 төгрөг. Нийт 600,000 төгрөгийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас миний өмнөөс төлсөн байна шүү дээ. Хэрвээ даатгалд хамрагдаагүй байсан бол ёстой хамраараа газар хатгана гэх шил болох байж. Бас эрүүл мэндийн даатгалд даатгуулаад жилд 1,112,000 төгрөг хүртэлх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах хэрэгтэй гэж байна. Энэ эрүүл мэндийн даатгалын аж тусыг ёстой нэг мэдэрлээ. Бид бүгдийн эв санааны зарчимд суурилан төлсөн шимтгэлээ нийлүүлж эрүүл мэндийн даатгалын санг бүрдүүлснээр эрүүл өвчтөөгөө залуу настайгаа санхүүгийн боломжтой нь боломжгүйгээ дэмжсэн энэхүү эрүүл мэндийн даатгалыг нийгэмдээ бий болгосон юм байна шүү дээ. Эрүүл мэндийн даатгал бол иргэн та өөрийнхөө эрүүл мэндийн төлөө хийж буй том хөрөнгө оруулалт, эх орны хөгжил, эрүүл иргэдээс эхэлнэ. Тиймээс хамтдаа эрүүл байж эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулцгаая. Таны эрүүл мэндийн манаанд игнэх түнчээр зогсох эрүүл мэндийн даатгал таны ирээдүй. Заяага нийгмийн даатгалдаа даатгая.